Бүгд найрамдах Солонгос улсын хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч Копия Монгол төвийн 2025 оны хамтарсан төслийн жилийн эцсийн урал боллоо. Хуралд Копия Монгол төвийн захирал Уу Мёнгю, Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жамбал Цэрэн болон удирдах хорооны гишүүд оролцож санал солилцлоо. Сайхан дөрөв төхөөрөмжтэй өндөр газар байгаа. Дөрөвчтэй болох хэлсэн шүү дээ. 400 гаруй мянган долларын. Энэ маш цаг үе явуулсан маш чухал хөтөлбөр байна. Тэгээд хөлсний урсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд чинь энэ Малын улмын сангийн оролцоо маш өндөр шүү дээ. Хөлсний ногооны үр үржүүлгийн чиглэлийн төслөөс амжилттай хэрэгжиж үйлдвэрлэлд нэвтэрсэн юм байна. За мөн урмал газар тариалангийн эрдэмжлэгээний хүрээлэнтэй хамтарсан Улаанбуудын анхдагч үр үржүүлэх чиглэлийн энэ төслүүд хэрэгжээд бас нэлээд амжилттай хэрэгжээд ингэ явж байна. Энэ цаашдаа буудын үрээр дотоод хэрэгцээ бүрэн хангахад бол манай салбарын хүнс хөдөөч хөнгөн үйлдвэрийн яам, дэмжлэгээний хүрээлэнгүүд, за үр үржүүлгийн эрхтэй аж ахуйн нэгжүүд бүгд одоо хамтран ажиллаж байж улсын хэмжээнд тогтолцооны хэмжээнд, системийн хэмжээнд ажиллаж байж бүрэн одоо хангах боломж бүрдэх юм байна. Копия Монгол төв нь нийт 23 улсад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол улс дахь салбарын хувьд бүгд найрамдах Солонгос улсын хөдөө аж ахуйн дэвшилтэд технологиг нутагшуулах, судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадваржуулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 대한민국의 코피아 Бүгд найрамдах Солонгос улс төвтэй Копия Монгол төв нь Монгол оронд хөдөө аж ахуйн дэвшилтэд технологи болон хөрөнгийг нэвтрүүлж үүгээр дамжуулан Монгол улсын цаашдаа дэлхийд хөдөө аж ахуйн хүчирхэг гүрэн болох тал дээр туслан ажиллах болно. Копия Монгол төв Монгол орон тохиромжтой өхрийн дэвшилтэд аж ахуйг нэвтрүүлэх, бөөрийнхий сонгоны механикжуулсан тариалах технологи нэвтрүүлэх, ногоон мордорыг ашиглан Улаанбуудан ургацыг нэмэгдүүлж, чанар сайтай үрийг түгээн дэлгэрүүлэх зэрэг үндсэн 3 төсөл хэрэгжүүлж байна. Цаашид усалгаатай газар тариаланг орон нутагт түлхүү хөгжүүлж, Улаанбуудан үрийн чанар, ургац хураалтыг сайжруулан, өндөр шимт малын тижэл, эрдэш эс зэргийг тариалах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм а.